За, төрөлөр жигшүүний асуултанд хариулъя. Ер нь бол 13 км газар одоо ийм үнээр зөөж байна, дарга нарын компани зөөж байна энэ гэдэг юм бол байхгүй. 13 тэр дарга нарын компани гэдэг юм чинь одоо чухам цаана хэн байдаг энэ гэдэг нь одоо хууль хяналтын байгууллага тогтоох байх. Нэгдүгээр, хоёрдугаарт бол эн чинь нөгөө 5 толгой компани өөрөө сонгон шалгаруулалт хийгээл шалгарсан компани зөөж байгаа. За үнийн хувьд бол эргэж харах юм би. Гэхдээ Монгол Улсын засгийн газрын 2025 оны 2 сарын 19-ний 103 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоолоор 5 толгой гашуун сухой чиглэлийн төмөр зам ашиглахтай холбогдуулан авч шигэржүүлэх арга хэмжээний тухай ийм тогтоол гарсан. За энд бол төрийн өмчийн аж ахуй нэгжийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх төмөр замын тээврийн үйл ажиллагаа аюулгүй байдлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар одоо авч ажиллуулах ийм арга хэмжээний тогтоол гарсан учраас үүнтэй холбогдуулаад зардлыг бууруулах дээр бас онцгой анхаарч байгаа. Тэгээ энэ дээр бол 5 толгой компанитайгаар хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлье. Энэ зарим нэг буруу зөрүү ойлголт байгаа юм байна шүү гэдгийг хэлье. Баярлалаа. За ажлын хэсгийн 10 дугаар микрофон өгье. За